За бүгдөө амар байцгаана уу ингээд эхэлсэн шүү дээ андаа. Одоо шууд баскет ууж шүү дээ. Амар байцгаана уу эхэлсэн шүү дээ. За ингээд хүн загнаад. Амар байцгаана уу. Мобовтер Заназрын нэрмж төртгөргийн музей дээр ирсэн байна. Одоо ингээд Legacy блогныхоо 2 дахь дугаарыг эхлэх гэж байна. Бидний нөгөө яг нэг ихний дугаар дээр хэлчихсэн дээ. Бид нар болохоор одоо 90 хоногийн челленжээр цугларсан залуус. За энэ дотор маань ийм түүх суурьтай, соёл судал суурьтай ийм залуучууд бас байсан. Тэгээд өнөөдрийн дугаарт болохоор манай Баска нэмэгдээ. За өөр яг энэ төрөлхөрлөгийн музей юу? Занозрын нэмж төрөлхөрлөгийн музейд за нэг баг 4-5 төгснөөс хойш бараг 5-6 жил ажилласан байна. Баска олон жил ажилласан. Ийм залуутай өнөөдрийн шинэ дугаараа ингээд 2 дахь дугаар шүү дээ. Ингээд бичихээр илүү гоё сонирхолтой болох байх. Баскатагаа уулзлаа. Ингээд Занозрынхаа музей дээр хүрэлцэн ирсэн байна. Өнөөдрийнхөө блогийг энэ локейшноос эхлүүлэхээр шийдсэн байна. За тэгээд ороод хэдүүлээ музейг үзээд тэгээ гоё сэтгэлдлүүдээ хуваалцаад явнаа. Тэгэл гоё сонирхолтой байна шүү дээ. Миний хувьд бол өөрөө нөгөө музейг үзээ шинээр баг үзэж байгаа юм шиг л байна. Тэгэхээр гоё үзэгчтэйгээ хамт шинэ танин мэдээлэл авчихсан. Тэгээ миний хувьд бол одоо хоёр найзтайгаа нөхөрлөөд ингээд 6 жил гаруй хугацаа хамт өнгөрүүллээ. Тэгээ бид гурвын мөрөөдөл бас юм биелж байгаа юм цаг хугацаа болж байна. Тэгээ өмнө нь Мобатагаа санаандгүй байдлаар ингээд 1-р дугаараа эхлүүлээ хийцэн. 2-р дугаар дээр Баска маань оролцоод өөрийнхөө 5-6 жил ажилласан сайхан газраасаа ингээд 2 дахь дугаараа Legacy блогоо эхлүүлж байна. Тэгээд үнэхээр гоё байна. Монгол хүмүүс үргэлж ингэж одоо хүүхд түүхээ мэдэж үргэлж өөрсдөө бахархаж итгэл үнэмшлтэйгээр энэ дэлхийд ингэж оршиж болтгоо гэж та тэрийг бол маш их хүсэж байна. За тэгээ хоёр найз маань бас яг мэрэгжлийн хүмүүс учраас надад бас гоё байгаа. Би бол одоо энэ блог дээр бол нэг юм сэтгэл хөдлөл нэмэхэд үүрэг гүйцэтгэв. Тийм ээ. За орох уу? Өөр ярих юм байна. За орё. За орё. Шууд ингэ шууд орж байгаа шүү дээ. Шууд ороо. Хургийн музейд ороод ирлээ. За тэгээд энэ влогийг эцээст хийж байгаа шалтгаан бол ерөөсөн өнөөдөр бидний дүүнер тэр бид нар өөрсдөө ч тэр гадны соёлуудыг хүндэлж ерөөсөө гадаадынхын лагуу юм байна те. Бид нар ерөөсөө суган юм байна те. Бид нар ингэж өксөж торноход байгаа байхгүй. За тэгвэл бид нар өмнөх дугаар дээр их эзэн Чингис хааныхаа музейгээр орсон. Тинчээ зөвхөн Чингисийн биш агуу язгууртнуудын 2234 жилийн тэр их түүхээс ахуулаад ингээд маш сайхан өнөө цагийн монголчууд энэ дэлхийн нийтийн бахархад хүрдэг танхимаар бид нар ингээд явсан шүү дээ тийм ээ. Гэсэн задгуудын Занозрын музейгээс бол за энэ хүн дэлхийд хэр одоо энэ урлагийн салбарт том нөлөөтэй юм бэ? Яагаад энэ музейг Занозрын нэрмжт музей болгож яасан юм бэ гэдэг асуултууд найзад нь байгаа байхгүй. Тэгээд миний хоёр найз сайхан цааш нь гоё энэ блог аваа явуучих бах тийм ээ. Энэ үед бол нөгөө эхний дугаар дээр бол Чингис хаан үндэсний музей дээр эхэлсэн тийм. Тэгээд хоёулаа Батбат дээр явж байгаа тэр 2 дахь дугаараа Төрөлхөрлөгийн музей дээрс бичиж гэж хэлсэн. Тэгээд нөгөө яг Төрөлхөрлөгийн музей дээрс бичих болсон учраас нэг ганц хоёр юм харсан л та. Тэгээ нөгөө сүүлийн хамгийн сүүлийн судалгаа байсан хэдэн ном зохиол дээрээс яг музейн барилгын талаар юм их миний сонирхсан. Энэ музейн барилга өөрөө тэр чигээрээ соёлог болчиход байгаа. Тэр амар маш чухал байгаа даа гэсэн. Бүгдийн тайлбар дээрээс нь харж штэ. Нөгөө өндөр барилгыг шууд онцлоод өндөр хошоо гэж нэрлэж ирсэн бас энэ тохиолдол бай. За тэгээд энэ одоо сонин бол хөдөөнөөс хотод орсон өндөр хошоо ихтүүлээд орж төөрч бодлдог байсан тухай юм гоё сонирхолтой бас орсон. Тэгээд тухайн үедээ барилга гэдэг бол юм онцгой тийм их том барилга байсан байна. Бодолтааны их дэлгүүр маягаар явж ирсэн гэхэд бас над тэр нэг сонирхолтой байна. Тэгэхээр нөгөө залуучууд музей ирэхдээ бас барилгыг бас сонирхоод үзээрэй. Тэгэхээр бидний хотын түүх амар чухал шүү дээ. Тэгээ би яг өмнө нь бол ажиллаж исэн. Тэгээд одоо бас нэг болоод ингээ бас хөрх одсон байна. Бас 3-4 жил. За тэгээд ороод үзье. Ер нь одоо ингээл музейгээр яваал хүмүүс ирж үзээл те. Тэгэл эднэрт ингээл тайлбарлаж өгөөл энэ хүмүүс ингээл утга учирыг ойлгоод гарах тэр мэдрэмж бас хамгийн гоё байдаг шүү ер нь. Одоо надад шууд энэ ер нь яагаад ингэ энэ музей заавал байх хэрэгтэй юм те. За тэгвэл Чингисийн музей яагаад байгуулагдсныг өмнө нь жоохон ч гэсэн ойлгосон. Тэгвэл яагаад энэ олон музей байгаа шүү дээ. Энэ бүх музейгүүд байгаад байгаа юм. Ер нь яагаад заавал бид нар энэ музей зүүрүүдийг ер нь үзэх хэрэгтэй. Үзэхгүй байхаараа бидний амьдрал яач чаддаг юм ер нь бол тийм. Тий. За яг ер нь бол яг одоо Дүрслэг урлагийн музей дотор байгаа шүү дээ. Тэгэхээр Дүрслэг урлагийн музей ер нь яагаад байгаа юм гэх юм бол монголчуудын Дүрслэг урлаг яг ямар байсан, ямар төвшөнд хөгжиж ирсэн. Тэгээд тэр одоо яаж ингэж уламжлагдаж ирсэн гэдгийг нь хүмүүс таниулах. Мөн бас энэ их чухал эд шүү гэдгийг нь хадгалах, авч үлдэх, цаашд нь бүр олон ингээд 100 тамцсан үр удамдаа ингээд таниулах зорилготой байгаа байгууллага гэж миний хувьд боддог. Тэгээ
гоё асуулт байна. Тэ. Ягаад гэвэл миний хамгийн их одоо бусдад ойлгуулахыг хүсдэг зүйлээ өөрөө энэ л дээ. Тэгээд өөрөө олон хүнээс асуусан. Ер нь ягаад ингэж музей үзэх юм? Тэгээд энэ маш хэмжээний музейгүүд бүх сумдад одоо орон нутгийн музей байна. Бүх аймагуудад музей байна. Орон нутгийн судлалын танхимууд. За тэгээд хотод ихэд 11 гэх юм уу. Ийм ойролцоогоор маш олон музейгүүд байна л да. Тэгээд зөвхөн Монгол улс биш. Дэлхийн нийтийн улс болгон өөрсдийнхөө түүхтэй байх гэж маш их тэмцэж байна. Түүх гэдгийг одоо яагаад энэ түүхийг хадгалж хамгаалж байгаа тэр чинь нотолдог зүйлөөрөө энэ соёлын бит өвүүд. Тэгээ миний хувьд бол хамгийн л зүгээр энгийнээр үзэгчтэй ингээ ойлгомжтой хүрээсэй гэж боддог зүйл бол музей бол ерөөсөө л арт түмний соён гэгэрүүлэх хамгийн л том байгууллага. Музей бол ерөнхийдөө тэрийг түгээж олон нийтэд одоо мэрэгжлийн зөв үүднээс хүрэх зорилттой одоо зөвхөн гүүр юу нь бол тэргээр дамжуун гурч хүмүү багч гэсэн соёлыг шууд ойлгох ийм зүйл. Ойрхон жишээ гэх юм бол энэ Казахстан улс ба шүү дээ. Шинжлэх ухаан түүхийн салбарыг асар хүчтэй болгож байна гэсэн. Тэгэхээр Чингис хаан гэдэг хүнийг бол одоо дэлхийн нийтээр боловсруулж шин. Батлахын тулд шинжлэх ухаан соёлын салбар нь маш хүчтэй байдаг. Тэр хүчтэй байгаагийн илэрхийлэл бол ерөөсөө л музей. Манай Монгол улсын хамгийн хүчтэй байгаа тий бие түүгээрээ илэрхийлж чадж байна. Тэгэхээр музей бол заавалчгүй биднийг соён гэгөрүүлэх арт түмний одоо өндөр боловсралтай соёлтой байгааг илэрхийлж чадаж тэрэнд нь тусны болдог газар бол өөр музей. Тэгж л очно айсах байна. За баярлалаа. Барилгын хийц загваруудыг бас харуултаа. Одоо нөгөө археологи талаас гэсэн үү? Үгүй архитектур. Одоо ингээл одоо хятад хийцтэй байдаг тий төвд хийцтэй гэвэл ингээд дөрвөлж юм хэлбэртэй байх нь шүү дээ барилгууд нь. Хятад нь болохоор ийм шавгуур ийм хийцтэй хятад хийцтэй. Тэгвэл Монгол гэх юм бол яг Монгол гэрийн ийм хийцтэй. Одоо гадаадд ирсэн жуулчдын нөгөө фото зургнууд тий чинь амар ховор идэв шүү дээ. Тэгвэл тэн дээр байсан барилга хаана юм гээд ингээд харьцуулж хараад энэ барилга ба шүү дээ. Яг энд ингэж байсан байж тээ гэдгийг ингээд бас баталгаажуулаад иймэрхүү судалгаанууд бас хийгээл явдаг. Ер нь тэгээд энэ музейн барилга чи өөрөө нэг 110 жилийн бараг түүхтэй байх юм шүү дээ. Одооноос тэгэхээр энэ барилга дотор явж гин гэдэг чинь бид нар бас ингээд түүх дотор яваад. Түүх дотор өөрөө явж гин л да. Тэгээд нөгөө залуучуудын хувьд бол анхны энэ барилга дотор ч юм уу орж ирээд энэ өөрөө нэг музей болгож байгаа учраас энийг ирээл ер нь өөрсдөө үзчих хэрэгтэй. Надад бол их гой сонирхолтой байна. Сайн байна уу? За одоо энд эртний урлагийн танхим руу хэдүүл одоо орох гэж байна. За тэнгуут бүр дээр үед эртээр үед ерөнхийдөө урлаг бас ямар байсан бэ гэдгийг ер нь харуулна. За цаашлаад хамгийн чухал хэсэг өндөргийн Зануузрынхаа танхим руу бас орно. Тэнд бол үнэхээр гайхамшигтай л гэж хэлээ да. Тийм бүтээлүүд л. Ингээд түрүүнд хэдүүлээ барилга ярьжсэн, түүх ярьжсэн тий. Энэ шалан нүртэл одоо яг ингээд хэвээрээ авах модороо тий. Тэнгүүд эн чинь бүр юм ингээд халтур болцсон одоо ингээд бүр илэгдэлцэн байхад нь бид нар ингээд бас ингээд зүлэгж мөлгээл. Музейд ажиллаж байхдаа зүлэгж мөлгээл бүр амаа ингээд битүүлсэн бүр амар алцсан заяа. Тэгээд түүрэн босоо. Бүх юм ингээд шилжүүлж байгаа нүүлгэлт хийж байгаа л ингээд цэвэрлж. Тэгээ энэ чинь бас ингээд хүмүүст үзэмжтэй гоё байлгахын тулд те ингээд гоё болгоо те. Тэгээ лактал 3-4 лактал энэ чинь ингээл харуулж байгаа шүү дээ. Одоо авч үлдэхийн тулд бас. За хамгийн чухал гоё хэсэгтээ орж ирлээ. За энэ бол өндөргийн танхим байна. Бас энд бол яг өөрийнх нь мотрын бүтээлүүд хамгийн чухал нь. Одоо яг өндөргийн сургууль, дэг сургууль гэж байсан. Түүний шавнырын бүтээсэн бас бүтээлүүд байна тий. За тэгээд онцлог бүтээл гэх юм бол өндөргийн Зануузрын бас цагаан дараа их байх жишээний. Энэ бусад улсын бурхтуудаас яг юугаар онцлог вэ? За ер нь болохоор ингэж Зан базар буюу Жана базар гэдэг нэртэй хүн байна. За энэ хүн бол анх бол яг Ишторж гэдэг нэртэй ингэж байжгаад за өөрийнх нь одоо яг зэрэг зандааных нь нэр гэх юм уу да тий шашных нь нэр нь бол Зануузар гэдэг нэр. За энэ бол ерөнхийдөө Жана гэдэг нь бол аянгат за тэгээд базар гэдэг нь бол ерөнхийдөө цэцэн бэлэг оюун гэсэн утга санаатай байхгүй. Тэгэхээр үнэхээр төгсгийгэн юм оюун бэлэгтэй хүн байжээ гэдгийг нь харуулж байгаа. За өндөргийн хийц загвар хүн талаас нь бол тийм биш тийм ээ. Тэгээ өндөргийн яг хийцлэл загварын хувьд гэх юм бол за төвдүүд бол ерөнхийдөө бурхт нь бүгд ийм тусдаа одоо гар нь хөл нь төвд хийцэн гар нь хөл нь эднэр нь бүгд тусдаа бүгдийг гагнаж буюу залгаж нийлүүлж бурхтыг ингэж бүтээдэг байхгүй. Өндөргийнх бол ямар нэгэн тийм залгаас ороогүй нэгэн хэв цутгамал тэгтээ голдоо хөндөй. За тэгэнгүүтээ хүрлээр цутгаад гадуур нь алтаар ингэ шарсан ийм бүтээлүүд байна. За бас нөгөө нэг онцлог гэх юм бол бурхны тэг гэж байдаг.
одоо яг ийм тогтсон хэмжээс байх нь шүү дээ тий. Яг тэр хэмжээстэй энэ баримлуудыг харьцуулаад үзэхэд ямар нэгэн алдаа мадаг зөрүү гардаггүй. Үүгээрээ онцлогтой гэсэн. Тийм Монгол хийцийг оруулаад төвд хийц юм уу янз бүрийн хийцтэй холцонготой юм Монгол дүр төрхийг илүү шингээж одоо хүний антом гэх юм уу хүний бие хилэмж гэх юм уу энэ зүйлийг энэ бүтээлдээ илүү шингээж өгсөн байх магадaltaй гэвэл гэж миний үзэл асуугаад байгаа. Илүү яг ингээд зан одрын хийцийг дүр төрхийн үед хараад би бол тэгдэг байхгүй юу. Зан одрын хийцийн бурхтууд гэхээр ингээд дүр төрхийн үед хараад за тэн дээр гарч байгаа тэр биеийн хилэмж тэр гоо үзэсгэлэн за дээрээс нь тэн дээр оруулсан янз бүрийн хээ угаалцвал дандаа Монгол хээ угаалцсан. Тэнгүүд одоо энгийнээр ярих юм бол яг одоо бид нар хараад өв тэгш юм бие бэлдартай гой хүмүүс бас байдаг шүү дээ тий. Яг тэр оройн дэд болсон ер нь төгс өөрийгөө сайн авч явж байгаа хүмүүсийг бас яг энд ингээ жишээ болгож авсан байхгүй тий. Тэр чинь өөрөө ингээ гоо сайхан. Тэгээ гоо зүй гэдэг зүйлийг бас давхар урлаг шингээж өгсөн байхгүй. Эн чинь ингээд харахаар бурхан боловч яг ингээ шашин гэж хараад байгаа боловч нөгөө талаараа гоо сайхан. Гоо сайхан хүнд бас нэг гоо зүй мэдлэг өгдөг шүү дээ. Шүү. Одоо гаднаадынхан яа энэ би гоо үзэмж энэ төгсийг яг амьд юм шиг яаж ингэж илэрхийлж үлдээж вэ гэдгийг л магтж байгаа. Тэгэл эн чинь цутгаж байгаа материал нь ийм хатуу чанартай зүйл байхад одоо яг энэ торгоны цаанаас тухайн хөл нь яг л бид нар ингээд нэг жоохон ингээд зогсдог шүү тий. Яг тэр мэрийг ингээд л харуулсан. Тэгээд Баталд битэй нөгөө Чингис хаан үндэсний музейд үзсэн шүү дээ тий. Зан одрын хэсэгтэр үзэхэд тэнд бас мянгаач хэрэг яг энэ язгуурын тав Чингисийн музейд бол байдаг. Тийм. Тэгэхээр нөгөө зан одар гэдэг хүн чинь зөвхөн өөрөө хийгээд байгаа мó гэсэн хүмүүс одоо дан бүх бүтээлээ одоо ингээ өөрөө хийгээд одоо ингээ өвлөгдөд үлдсэн юм бохор энэ хүн чинь өөрөө сургагч хүн. Тийм. Дэг сургуультай уран бүтээлээ хийдэг. За тэр нь болохоор нөгөө одоо энэ Төв аймгийн Эрдэнэ сумын Сардгийн эд гэдэг уран бүтээлийнхаа төвнэ. Тэр хэдийн одоо археологийн малтахын тойроос илэрсэн язгуурын таван бурхан багшийн бясалгалаа хийж байгаа 5 дөрвөштэй. Тэгээ хүний тэр нөгөө 5 бас сэтгэлийн хорыг одоо сонслоо юм тий үйл бүтээгч юм уу эрдэнэ үүсгч юм уу одоо энэ бясалгалын 5 хэлбэр шүү дээ. Тэрийг харуулсан язгуурын 5 бурхны. Тэгэнгүүт одоо өндөргийн ингээ зөвхөн энэ баримлаар ч юм уу ингээ жишээлж болохгүй л те. Одоо яг архитектур байна. За тэнгүүтээ бичиг үсэг байна. Тэгээ уран зураг байна. Ном судар байна гэд ингээ маш олон зүйлс төр шашинд ч юм уу ингээ. Тэгээ уус төрийн төвхөч уус хууль юмэрч юм уу. Энэ бол ерөөсөө ингээ бүр ярих юм бол асуух төвх болж байна. Тэгээ чи үнэхээр гайхмар байх юм бол энэ том байгаа танка зургуудыг энэ жижигхэн талбайд бас ингээд багтааж зурцсан байна. Тэнгүүд чи очиод харах юм бол бас хүний нүдээр харахад хэцүү элементүүдийг энэ жижигхэн талбайд ингээд гаргаж зурснараа бас онцлог байх жишээний. Хамгийн гоё юм нь штэ. Чин сүжигт Номон хааны хийдээс олдсон ханийн зураг. Шин сүзэг Номон хаан. Шин сүзэг Номон хаан. Таяр ярих. Шин сүзэг Номон хаан чи миний манай нутаг шүү дээ. Шин сүзэг Номон хаан гээд одоо миний нутаг бол хуушнаа Сайн хаан аймгийн Даштаг үнийх шүү. Шин сүзэг Номон хааны нутаг юм аа. Одоогийн бол Баянгар аймгийн Галууд сум за бүр манай тэр Шин сүзэг Номон хааны хийд байдаг. Яг манай одоо миний төрсөн нутаг бүр Мандлын хангаа гэж газар яг орох амных нь хэсэг дээр одоо энэ хийд нь байж байгаа одоо хүртэл. Тий одоо хүртэл байж байгаа. За тэнцээс олдсон юм байна тийм ээ. За огшоод ороод ирлээ. За тэр ханийн зураг байсан биз дээ. Тий яг энэ чинь өөрөө яг бодит ханыхын зураг нөхгүй. Тэгэнгүүтээ одоо нөгөө хилмигдүүлэлтийн үед тухайн байгууламжийг нь шууд дараал зураг мургийн дарангуудаа шууд ингээ хувийн зүйл сүүн пермерэн болгож ашиглаад эхэлсэн баг. Тэгэнгүүт сүүл ингээд соёлын үеийн төв үндэсний төвгээ одоо яг энэ соёлын үеэс авраа хамгаалсан хүмүүс очиод яг ханийн ингээд өөрсдийн яг мэрэгжлийн арга технологиор хуулаад тэгээ авчираад энд ингээд байршилсан байж байгаа байхгүй. Тэгээ одоо энэ нэгд юуник ярьсан дээр миний нэг гоё бодож явдаг зүйл болохоор энэ олон үзмрүүдийг энэ олон олдоруудыг цуглуулахын тулд археологчид, судлаачид за мөн хамгийн их яригддгөө хоос үлддэг зүйл бол энэ сэргийн засварлагчид за мөн сайн амрагчид юм. Тэгэхээр энэ соёлын үеийн энэ дурсгалуудыг одоо жишээ нь бүгд энэ гоё жишээ байна л да. Энэ харагч нь энэ Номон хааны одоо энэ хийдээс ханийн зураг байсан биз дээ. Энэ ханийн зургийг сэргийн засварлаад энийг бүтнээр нь аваад ард нь одоо юм юу ханаас нь салгаад гэсэн үг шүү дээ. Тэгээд энэ музей үзмэр болтол нь ингэж хадгалж авч үлдэнэ гэдэг бол энэ өөр амар бас гайхалтай.
Өндөр чадвар байна. Тэгвэл одоо яг эндээс юу харж болох вэ гэхээр бас нэг харамсалтай юм гэх юм бол тухайн үед яг энэ өөрсдийн агуулгаж ирсэн өв соёлоо бас таньж мэдэхгүй байгаагийн гайн шууд дээрэс нь эм үсдэг ч юм уу шууд цоолоод цонх гаргадаг ч юм уу тийм ийм үйлдэлүүдийг бас ингээд одоо харанхуй мунхаг байх үедээ хийж байсан байгаа байхгүй. Тэгэнгүүт ингээд гэгээрээд соён гэгээрээ те эдгээр ч их чухал юм байна. Авж үлдэх ёстой юм байна гэсэн үүднээс дараа нь ингээд мэрэгжлийн хүмүүс нь очиод авч ирсэн байна. Энд ихтэй их гоё юу байна. Тэгээд нөгөө энэ блогоор дамжуулаад нэг хідэн гоё санаа хэлэхэд бол одоо хүртэл бид нар ч гэсэн яг ингээд Монгол орн чинь тэр чигээрээ соёлын үүд их байна штэ. Тэгээд залуучууд бид нэр аялал зугаалга гээл сун явхтаа маш хэмжээний дурсгалуудыг өөрийн мэдлэг боловсруулгүйгээр ч юм уу мэдээлэл авч чадахгүйгаас болж соёлын үүдийг устгаж байгаа тохиолдол маш их байна. Дээр нь юм бичээх, асгах, зутгах, тэнд ойрхон зураг авах, гарах, хүрэх гэдэг чинь болгон соёлын үүдийг ингээд өөрөө устгаж байгаа. Тэрийг ингээд хамгийн гоё нотолж харуулж байгаа тэнд ажиллаж байсан хүмүүсийн одоо нөгөө нотлох гэрэл зургийг бас энд ингээд үлдээсэн надад гоё энэ музей бас нэг гоё онцлог хэсэг санагдаж байна. Та энэ зургууд бол ихээр гоё юм байна. Үнэхээр гайхамшигтай. Тий, гайхалтай энэ. Одоо бид чинь бүр нарийн ингээл ур хийц деталын ярихгүй байгаа шүү дээ. Яг ерөнхий ийм байдаг шүү. Агуулга нь гоё шүү. Та нар таньж мэдээрээ ирж үзээрэй л тийм. Тэр үл гоё харагдчихэ. Надад бол тий, тэр бас гоё. Энд чинь бас хосгүй үнт шүү дээ. Энэ дээр чинь мань чинь бас судалгаа хийжлаа. Тэгээд яг ямар судалгаа хийжсэн гэхээр эн чинь тэр хан дээр ингээ байсан байхгүй. Тэнгүүд нөхөрт ингээд хүмүүс ингээ гар хүрээд байх магадлал өндөр болоод эхлэнгүүт нь шууд ийм хорог захиалж хийлгэсэн байхгүй байна. Тэнгүүтээ одоо энэ хорог хийхэд тухайн хорогноос гарч байгаа химийн бодисууд юу байна, тухайн үзмэрийг гэмтэх зүйлсүүд юу байна гэдгийг бүгдийг судалж шинжилээд тэгээд энэ одоо тухайн орчныг аюулгүй болгонгуудаа дараа нь дотор нь үзмэрийн ерөнхийдөө байрлуулсан гэсэн үг байна. Та хэд мань анзарч бол Баскамен нөгөө өөр яг мэрэгжлийнхаа үүднээс бас соёлын өвөө яаж хадгалж хамгаалах вэ? Ажиллаж явах хүрээндээ энэ судалгааг хийгээд энийг бас ингэж хадгалж хамгаалах дараагийн түвшний нөгөө хайрцаг сав нийтэд үзүүлэхэд бас нөлөө үзүүлсэн байна гэсэн тийм. Баярлалаа. Тэгэхээр энэ бол надаас амар гоё санагдаж байгаа байхгүй тийм. Энэ бол одоо нөгөө соёлын өвдөө хандж байгаа бас нэг том илэрлэл. Яг хөө гэхдээ зээгт наамал гэдэг бол бүр 13 дугаар зуунаас ч юм уу ингээд үүсч ирсэн тийм. Тэгээд Монголд байдаг цор ганц ер нь бүтээл шүү. Тэгээд ер нь дэлхийд байхгүй ийм одоо аргаар хийдэг бүтээл байхгүй гэсэн үг. Тэгэхээр ингээд хосгүй. Ер нь нөгөө хосгүй үнт гэдэг байгаа шүү дээ. Зүгээр одоо бид нар тайлбарлаагүй шүү дээ. Хосгүй үнт гэдэг чинь бол дахиад автагдахгүй гэсэн утгатай байхгүй. Тий, ахиж ингэж чадахгүй. Ийм бүтээл өөр дэлхийд байхгүй гэсэн үг. Тэнгүүд энэ чи одоо хийхэд зэрэглэлд орж байгаа маш их байна. Хүн хүчин их байна. Уур ухаан их орсон байна гэсэн үг. Одоо нөгөө зэрэглэлд ордог тийм нөгөө хангаж ийн гэсэн үг шүү дээ. Шаардлагыг хангаж ийн гэсэн үг. Чи энд байгаа ер нь зэгтналууд ихэнх нь ер нь юу дээ? Хосгүй үнттэй. Энэ миний дээр бол эднэрийг одоо би дөнгөж сайн мэдчихэв гэдэг. Энэ бүтээлд бас ийм ховор байгаль одоо энэ Монгол оронд байгаа энэ хамгийн байгаль дээр байгаа ховор үн чулуунуудыг ашигласан байгаа нь бол надад бол бүр тийм гоё сонирхолтой санагддаг байхгүй. Тэгээд бас нөгөө деталууд нь гэх юм бол энэ дээр ингээ гялцааж харагдж байна удаа энэ мөнгөн сав утас тийм тэр алтан сав утас эдэр байгаа. Эднэрийг өштэй 2 мм яваал ингээ уцаар даруулж ойж байгаа байхгүй. Хүмүүс одоо харааны чадвар ямар амар байсан бэ? Тийм, ерөөсөө тэр харааны чадвар гэхээс илүү тэр технологи гүн гарт нь орсон мэн гэсэн үг шүү дээ. Тэгээ микроскоп шиг хараад байгаа. Тийм, харж байгаа гэсэн үг байхгүй. Тэнгүүтээ эн чинь арга ухаан. Тэгээ төвлөрөх чадвар. Одоо ингээд маш их дутагдж байгаа зүйлс байгаа шүү дээ, тий. Нэг зүйл дээрээ төвлөрөх. Тэгэнгүүтээ нэг зүйлийг ингээд боловсруулах, бодох, тунгаах. Тэгээ маш ингээд урт дадлыг үүсгэж байгаа байхгүй. Тэгжээрийг үүсгэж энэ маш их олон деталуудтай бүтээлүүдийг гаргаж байгаа байхгүй. Тэгээд дээрэс нь шууд одоо нөгөө бид нэг юм дадал суулгах гэдэг шүү дээ. Амьдрал дээр нэг одоо ингээд өглөө болгон босоод эрүүл амьдрахын тулд зөвхөн тэр чинь юм ял гэхээс илүү юм дадал суучих юм бол тэр ингээд маш энгийн зүйл байгаа байхгүй. Яг тэгээ үнээр гой баялаг юм. Үнээр баялаг. Тэгэл тэр бурхан дээр тэр чинь одоо маш бага нөгөө жижигхэн хэмжээний сууд идрийг ингээд сүлээд хийж тогтоосон амтэр байдаг байхгүй. Тийм ээ. Тийм. Тэгээ эн чинь хэдэн сууд зүйлээ. Тий, тэрийг одоо сүвлэх арга ухаан эдэр гэдэг нь бол бас гайхамшигтайсан байгаа байхгүй. Одоо яаж вэ? Одоо ингээд энэ хэдэн самын багийг харахаар юу сэтгэл болж байна? Тэр өвгөн цагаан өвгөний баг эдрийг харахаар. За тэгээд тэр цагаан өвгөнийг бол би сая нөгөө жангар туул хайлдаг цагаан замгай
нөгөө жангар төлөв очиж сонссон Монголд ирсэн багтана. Тэгэхэд бол цагаан өвгний талаар бол шал өөр юм ярьж илээ. Тэр чинь ингээл нөгөө дүнгийн шинэ жил болоод өнгөрлөө шүү дээ 15 хоног өмнө те. Тэгвэл нөгөө өвлийн өвгөн гэдэг тухай ингээ ойлголт өгдөн шүү дээ те. Тэгээ өвлийн өвгөнд дэлхийд хүүхдүүдэд бэлэг авчиж өгч юм гэдэг гээл те. А гэтэл монголчууд тэрийг мэддэг байсан гэж аах. Тэрийг ингэж цагаан өвгнөөр ингэж төсөөлүүлж байсан. Надын зүүдэнд бол цагаан өвгөн орж ирж надад жангар судрыг миний гарт өгчээсэн гэж одоо цагаан замууга ярьж байгаа байхгүй. Тэгэхээр тэрийг бол ингээд одоо энэ хойд зүгийнхэн ингээд нөгөө өвлийн өвгөө тэгээд нөгөө Санта гэдэг байдлаар ингээд аваад үлдсэн. Тэгээд ингээд Крисмас гэдэг энэ соёлдоо шингээгээд үлдсэн. А бид нар бол энэ цагаан өвгнийхөө үүрэг ролыг мартцсан юм аа. Энэ цагаан өвгөө гэдэг нь дэлхийг одоо харж яадаг тийм нэг бурханч гэдэг юм уу одоо тийм нэг дэлхийн эзэн гэх юм уу тийм нэг цагаан өвгөн гэдэг тухай ойлголтод жишээлбэл ярьж байгаа байхгүй. Гэтэ энэ зүйлэгтээ яаж би энэтэй холбогдгийг мэдэхгүй зүгээр л одоо тийч цагаан хүн биш үү гэдэг ингэнгүүт сая надад зүгээр цагаан замгаа ярьсан юм ороод ирлээ. За баярлалаа. Нөгөө Батболдын хэлсэн шууд санаанд орчлоо. Санаанд орчлоо гинэ. Хэлсэн ер нь бол агуулга бол яг адилхан шүү дээ. Яг цам дээр ч гэсэн цагаан өвгөн чинь нөгөө сайн сайхан зүйлсийг дагуулж ингэж ирдэг байхгүй. Тий. Одоо ингээд нөгөө цамын хүүхдийг баярлуулах. Тэр наадмыг үзэж байхад тэгж байгаа хэвээр хөрөө даншиг наадмыг үзэж байхад цагаан өвгөн бол бүх гიშгэ тэр нөгөө даншиг наадмыг үзэх гэж ирсэн хүмүүс тараадаг шүү дээ. Одоо үргэлж давхар бас нөгөө нэг алиа юм хөгжлтэй байдаг хүмүүс баясгалан энерги бас ингэ цацруулдаг ийм дүр байхгүй. Би Баскагийн өгүүллийг уншижсэн. Монголын нэг өдөр зургийн талаар судлаа. Зурганд яг хуу минийх болохоор зурганд агуулгадах Монгол гэрийн нөгөө үүсэл хөгжил. Тэгэхээр мэдээж Монголын нэг өдрийг тэр чигээр нь тэнд агуулж байгаа гэрийн дүрслэлт гэсэн үг үстэй тий. Тэрийг судалсан өгүүл байдаг байхгүй. Тэгэхээр Баска маань илүү гоё. Тийм шинжлэх ухаан, математик мэдээлэл гоё өгөх бах. Миний хувьд бол зүгээр яг үзэгч чинь тийм мэдрэмж ба. Тий. За тэгээ Батболдтой холбогдох юмнууд бааш те. Нөгөө гэрийн бид нар нэг гоё яриад байгаа. За хоёлаа гоё юу. За би бол яг би нэг нөгөө Батболдын юун дээр гэрийн төв дээр очиж найзынхаа тэгээд ингээд яасан чинь манай өөдөөс ингэж байгаа хөө Монголын нэг өдөрт гардаг монголчуудын хийдэг одоо үйлдэлүүд дээр ийм техник одоо гэрийн сет хийсэн. Монголын нэг өдрийг сеттэй шүү дээ. Одоо манай клуб. За тэгэнгүүт би шууд бодоод Марцан Шарман зурсан Монголын өдөр. Тийм яг тийм гардаг шүү дээ. Нэр яг ингэдэг шүү гэдэг ингээд бодож байсан. За тэгээ ер нь энэ зургууд ерөнхийдөө яг нөгөө эндээс эхэлж байгаа. Энэ ингээд хүүхэд ингээд мэдлж байгаа, эхээс мэдлж байгаа хэсэг байгаа байхгүй. Одоо арган дээр. Тэгээ ер нь гол агуулга нь хүн мэдлэхээс ахгуулаад нар зөв тойроод хүн өнгөрөх буюу одоо хүн өөхөх хүртэл те нас эцэслэх хүртэл Монголын нэг өдрийг энэ зураг буюу нэг хавтгаан дээр багтаасаа гэж үздэг. Тий. За тэгээд нэг хавтгаан дээр ямар олон ийм үйлдэлүүдийг харуулсан юм бэ? Яаж ингэж чадсан бэ гэвэл энэ аргачлал нь бол Монгол зургийн арга. За тэгээ мөн энэ уул толгод энэ зураасуудаар хязгаарлал дүрснүүдээ үйлдэлүүдээ ингээл зураацсан байгаа байхгүй хүн. Тэгэнгүүтээ яг ингээд толоос нь харах юм бол тухайн зураг бол яг ийм нөгөө хүрд байдэн штэ тий. Яг хүрдний хэлбэртэй. Тэгээд монголчууд юу гэж ярьж игэлээ 4 зүг 8 зохис гэж ярьдэн штэ. Яг тэрүүн шиг тэгсэн ирнэ Монголын газар нутгийн онцлогийг бас харуулсан. Урдуураа ингээ говьтой тэмээ малтаагоц. Тэгээ хоогоороо модтой. Ийшээ ингээ говьтой. Тэгээ ийшээ гов хангаа нь хосолсон тий. Зүүн тишээгээ ингээд тариалан ч юм уу ингээд явах жишээ. Тий. Ийм одоо бас ингээд давхар Монголын газар нутгийн онцлогийг харуулсан. Тухайн хүн зөвхөн энд ингээд алей байдал зурсан юм шиг боловч цаагаараа маш олон зүйлсийг энэ дээр ингэж багтааж өгсөн байгаа байхгүй юу? Ер нь бол тэрийг л эндээс харах хэрэгтэй гэсэн үг. Тэгэл ингээс соёл жаншил өөрийн агуулж явдаг зүйлсүүдийг ингээд маш хошин байдлаар харуулсан. Хүмүүс өнгөцгөө харах юм бол ямар инээдтэй юм бэ? Энд бэлгийн харилцаа ээж штэ нэтэрэ гэл те. Ингээл хүүхдүүд ахаа энэ юу болж байгаа юм бэ гэл. Тэнгүүд энэ зургаар эндээс эхэлж байгаа хгүй. Энд ингээл бэлгийн харилцаанд ороод ингээ хүүхдтэй болоод тэгээ хүн мэдлээд ингээд өөхөх хүртэлх бүх үйл явцыг энд харуулсан байгаа хгүй. Ямар тод зураг юм. Тийм. Энийг их ойртуулах хэрэггүй. Үнэхээр та өөрсдөө ирж үзээрэй гэдэг. Ямар тод зураг вэ? Яг бүр тэгээд хоёр хүн ингээд алей малыг ингээд харуулах юм бол ийм хөгжилтэй юмнууд ингээд болж байгаа юм те. Ингээд бас л энд бас нэг тийм үйл явц болчихлоо. Энд чинь хүний амьдралыг болтгол үйл явц байх те байдаг зүйл те. Ер нь яах юм бол яг ийм. Тэгээ яг энэ зургийн тайлбар бол маш том юм бот ном байдаг те. Биний ингээд судалгаа хийж явах үед бол ингээд маш олон ингээд холбогдлолтой ном зохиолууд ингээд. Одоо хэлээд мориндоо гээл тэгээд тоос хавах, сор илдэх гээл. Тийм шүү дээ. Тэгвэл энэ дээр бүх юм энэ дээр гарсан байгаа хөө те.
Ийм холбогдолтой. Одоо Монголын нэг өдөр гэдэг зураг клуб дээрээ тавиал сет тасгалаа өмнө хийвэл гоё хийгээд тэгэл чи одоо ингээ хүмүүс таниулаад ийм учиртай юм байлээ шүү. Ингээ тийм байлээ. Монголын нэг өдөр гэдэг дасгалаараа зүгээр хүмүүст зүгээр сэтэл өнгөтэй зургийг гоё тайлбарладаг байл гоё юм тий. Дараагийн клубыг тэгж хийнэ. Гоё. Их үзм рүү хоолбор энд яг үзэгчтэй сонирхолтой байна шүү дээ. яг их өн байгаа байхгүй. Зүг. Тухайн үе яг их хуваар нэрээд үзэх боломжтой гэсэн үг шүү дээ тий. Тэгэхээр нөгөө үзмэрчин хоолбор бай, сүүл сэргээ зурсанч зургууд байна. За мөн яг эрхийн хуваараа байна гэхээр одоо үзэгчд одоо энэ влогоор дамжуулаад үзэгчд бид нар та хэд их үзмэр үзүүлсэн чи яг өөрсдөө бие тэр яриад үзүүл. Энэ дээрх тэр үйлдэл, дөрөв тэр хүмүүсийн сэтгэл хөдлөл за Монгол яаж явах вэ? Бүгдийг л нэг хүчтэй харж болохоор шүү дээ. Тэр За энэ хүртэл үзсэн бүх хүмүүстээ маш их баярлалаа. Тэгээ Бутгуурын зүгээс бол тэгээ өөрсдийнхөө л хэмжээнд сэтгэл зүрхээрээ одоо энэ Монгол бахархал, Монгол ихтгэл үнэмшлийг хүний нүдэнд үзэгдэхүйц, гарт баригдахүйцаар ингээд хүрэх юмсан гэдгийг зорж байгаа. Тэгээ зөвхөн 13 дугаар зуунд тэгэл бид нар яриад идэг. Гэтэл бидний он цаг эхлэхээ болгоно бидний агуу их хөвгдээд эсүүдийн одоо гайхамшигтай тэр одоо өв биш үү тийм ээ. За тэгэхээр өнөөдөр бид нар Төрсгөөгийн музейдэр би анх удаага ирж байна. Тэгээ өмнө нь 2021 онд Баскага нэг үзэсгэлэн гаргасан байх үед нь ирж ирсэн. Тухайн үед бол үзэсгэлэнгийн үзэл өнгөрцөн. Сая бол илүү их үзмрүүдийг ингээ үзлээ. Тэгээ миний хамгийн ингээ бахархаж байгаа нь болохоор одоо тэр яаж те тэр одоо ингээд 2 мм яваал ингээд ойж ийн гэж юм те. Тэгснэ нэг тийм цэг шиг шүрнүүдийн ингээ хооронд гэлэгдсэн байгаа байхгүй те. Тэгэл хоёр тэгэл хосгүй бүтээл гэж ярих юм те. Тэр одоо хүмүүс бүтээж чадахгүй учраас энийг хосгүй бүтээл гэж байгаа маа гэсэн чи аль бүр хизээний 19 дугаар 19-р зууны үед бүтээсэн байх жишээ нэ. Тэгэхээр тэр бол надад үнэхээр манай өвгдөөс бид нар ямар юм ухаантай юм бэ те. Бид нар ингээд өхөр монголчууд л гэдэг шүү дээ. Гэтэл юу вэ? Энэ өхөр монгол хүмүүс тэгвэл тэр хосгүй бүтээлүүд яаж бүтээж чадаад байгаа юм? Тэгэхээр нэг юм өөр ойлголтод бид нар тийм нэрэн бахархал, нэрэн итгэл үнэмшил төрж ш саяны бүтээлүүдийг хараад те. Тэгэхээр үнэхээр тэр зөвхөн ухаан биш, урд дүй байгаа. Ур ухаан нь байна. Урд дүй байна. Гарынхаа бүр хуруу өндгөнд бүр ингээд тэр ур ухаан нь шингэцэн байна те. Тэр хүний хөгжлийн юм чи одоо ингээд орчин үед 21 дугаар зууны хүмүүс хүний хөгжил яриад байна те. Гэтэл хүний хөгжил гэж амаараа тарихаараад ингээд их юм мэдээд ярьж чадж байгаа хүнийг одоо хүний хөгжилтэй гэдэг юм уу одоо энэ зуунд чинь те. Гэтэл одоо жинхэнэ хувийн хөгжлийг би бол Чингисийн музейгээс харлаа. Одоо энэ музейгээс би харлаа. Тэгэхээр бид нар үнэхээр өндөр түвшинд хөгжиж чаддаг, хүнийг хөгжүүлж чаддаг тийм өвгдөөцтэй байжээ. Бид нар өөрсдөө бас тэгж хүний хөгжлийг бас өөр түвшинд авчрах боломж бидний яс тусанд байгаа мэнэ гэдэг найзах нэтгэл үнэмшил одоо хоёр музейг хоёулыг нь үзээд баталгаажлаа. Тэгээд бас хүний энэ амьдралд бас хоёр сайхан найзтайгаа бас уулзраад тэгээд сэтгэл зүрхнээсээ бас ийм зөвлөлт өмнөх влогийг бол 400% хүн үзсэн шүү дээ. Тэгээ хүн шантраа за болио гэж бодно шүү дээ. Хэрвээ ашигын төлөө явж байгаа хүн бол бид нар бол 400 хүн ч бай тэр 400 хүний зүрх сэтгэлд хүрсэн бол эн чинь бас тоо шүү дээ тийм ээ. Тэр нь л маш их талархаж байна да. За хоёр найзтаа тэгээд маш их баярлалаа. За баярлалаа. Тэгээ би бас нэг эрийгүү бас нэлээд удчиж. Тэгээд ирсэн чи бас маш гоё байна. Ингээ суугаачин дурсамжууд ингээ сидэрж байна, ажиллаж байсан үе тий. Эндээс маш их юм сурсан би. Тий яг энэ соёлын өвтэй холбогдлолтой зүйлсүүдээ маш ихээр ойлгож авсан. Яг нөгөө онлайн мэдлэгүүдийн үзэж гарч ирэл яг би анх гараад төгсөөл 2 хоноо л яг энэ музейд ажилд орж ирсэн байхгүй. Ингээд маш олон зүйлсийг туулсан. Ингээ хүмүүстэй харилцах, яаж ингэж одоо соёлын үеийг таниулах хэвээр энэ юу байдгийг гэдэг би ингээд өөрөө мэдээл таниал ямар гоё. Тэгээд дараа нь ингээ хүмүүст ингээ танилцуулахаар тэр хүмүүс бас ингээд маш их баярлаад. Тэгээ хамгийн сүүлийн танк энэ яахгүй. Тэгээ ингээд энэ ингээд хүмүүстэй баярлаа гэдгийг хэлээ талархаад зарим нэг хүмүүс нь ингээд гарын мөнгө тип мип өгөөд ингээ гарч явах үе нь одоо ингээд шууд санаанд орж ирж байгаа байхгүй. Тэр идэр бол маш гоё юм. Тэгээ бидэд бол зүгээр ингээд маш инженеэр одоо гавуулга өндөртэй зүйл шүү. Та нар ингээд таньж мэдэрээ тий ирж үзээрээ ингээд ядтахаа ирж хараад ингээд гоё юм байна гэдгийг ойлгоосой. Энийг л таниулах гэдэг юм ер нь бол тий их л агуулга өндөртэй зүйлсүүд байдаг шүү гэдгийг хэлмээр. Миний хувьд л гоё боллоо гэж бодож байна. Тэгээд үзчихэж үзээд бас эхний дугаараа бас үзэх байлгүй. Тэгээд эхний дугаараас яагаад хийх болсон шалтгаанаа бид хоёр ярьсан. За тэгээд үргэлжлээд бас бид нэр хүрээлэлтэй найз нөхдөд нээсэн ийм сэтгэл санаа үзэл хандлага нийсэн залуучууд нэгдээ явж байгаа гэдгээ бас илэрхийлээ ч юм уу. Ингээд дараа нь влогдоо ингээд хүмүүсийг ингээд нэмээ явж байгаад миний хувьд бас тэгээ Басканы цагаан гоё уриаллаж хүлээж аваа тэгээ ингээд орж байгаад бас гоё таатай байгаа миний хувьд бол. Бид гурав бол ингээд энэ музей гэдэг энэ соёлын салбарыг
одоо нийтэд хүртээдэг энэ байгууллагыг илүү цааш нь бас илүү гоё олон түмэнд таниулаасай л гэж бас танилцуулж байгаа нэг хэлбэр шүү дээ. Тэгэхээр энэ музейн соёлын салбарын хүмүүс бас үзэх байх гэж миний хувьд бодож байна. Тийм бол музей соёл салбарын хүмүүс ч гэсэн бидний үзэж байгаа энэ зүйлийг бас илүү гоё дэмжиж цаашдаа эн чинь нэг өсөндөө тухайн тэр соёлын байгууллагыг бид гурав олон нийтэд бас хүргэх миний нэг бас дараагийн нэг зорилгоудын бас энэ олон зорилго шүү дээ. Зорилгоудын нэг нь бол энэ музей гэдэг зүйлийг хүмүүс бас зөвөр хүлээгээд олон нийтэд гоё хүргээд маркетинг нь болоод өгөөсөл гэж миний бас бодож байгаа. Тэгэхээр дараагийн байгууллагууд ч гэсэн энийг гоё дэмжүүл миний хувьд гоё. Тэгээ бид нар ч одоо ингээл зөвшөөрөх болов гэж ингээл айж юм ийсэн ч юм уу эсвэл ингээд юусан байдалтай хийж байгаа шүү дээ тийм. Ер нь яг л хууль дүрм санаа зовж байгаа шүү дээ. Тэгэхээр бид гурав бас яг аль биесны зөвшөөрлөө агаад ингээд хийж байгаа гэсэн үг. Тэгээ та бүхэндээ бас Монголын хосхон хүнд дүрслэх урлагийн хосхон хүнд бүтээлүүдийг байхын ч гэсэн хүргэсэн байхад гэж бодож байна. Тэгээд бас нөгөө бид нарыг ингээд энэ бичлэг дээр хийхэд ингээд хамтарч ажиллаж байгаа байгууллагууд бидэрт бол бас маш их баярж байгаа. Тийм манай Батуулд маань хэлсэн л дээ Чингис хаан үндэсний музей одоо энэ хүү бичлэг энэ влогийг эхлэх одоо тэр орчин нөхцөлийг бүрдүүлж өгсөн талхарлаа гэж яг эхний влогийнхаа төгсөлтөд илэрхийлжсэн. Тэгээд энэ дугаараар ч гэсэн яг энэ зан болрын нэрмжид зөвхөн урлагийн музей хамт олондоо халархаж шүү гэж хэлье. За бүгдэнд нь маш их баярлалаа. Төгсгөлт нь дараагийн дугаараар уулзцаа. За тийм дараагийн дугаараар уулзцаа.